Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Пол бүжиг маань нийтдээ 4 дугаар та бүхэн хүрж байгаа. За хамгийн сүүлийн дугаар маань эхлэхэд бэлэн болж байна. За түрүүчийн хичээл дээрээ одоо пол бүжгийн анхаар шатны дасгалуудыг үзсэн байгаа. Пол дээрээ хэрхэн тогтох, хэрхэн авирах, хэрхэн одоо эргэх талаар сурсан байгаа. За өнөөдөр сүүлийн дугаар маань эхэлж байна. Биеэ халаацгаая. Толгооноос эхлээд тойрог явлаа. За нөгөө тийш нь эргүүлээд бие халахдаа маш тайван нухаж өгөх хэрэгтэй. За баруун гараа хажуу тийш нь зүүн гараа чагтлаад хойш нь татна. Толгой баруун тийшээ гараа дээш нь доош нь болгоод мөрийг сунгаж өгнө. За нөгөө гараа зүүн гарыг толгой зүүн тийшээ гараа дээш нь доош нь явуул мөрний энэ булчинг сунгах хэрэгтэй. За гараа дээрээ авчаад баруун тал руугаа тойрж эхэлнэ. Баруун гараа сайн доош нь явуулаад зүүн гараа ардаас нь за чээж нурууны хэсгийг сайн халааж өгнө. За нөгөө тишээгээ за хоёр үлийг хооронд нь жоохон зайтай байжгаад өвдөг халаая, хагас суун. Өвдөг хэсгийг халаая. За хоёр үлөө нийлүүлж аваад өвдөг тойруулна. Нөгөө тийшээ за баруун үлийн шагааг халаая. Гадагш нь эргүүлнэ. Үлмээгээрээ тулж агаад өвдгөөрөө шаагаараа сайн тойруулж өгнө. За дотогш нь нөгөө тийшээ дотор тал руугаа эргүүлж өгнө. За зүүн үлийг тойруулъя. Гадагш нь өвдөг шаагаа сайн тойруулж өгнө. За пол дээр одоо бие даад сурахын тулд эхлээд сунаа. За 1 удаа хийхдээ 10 удаа хийн. За нэг удаа сунахтаа 10 удаа хийн. За давталт нь болохоор 3-аас 5 удаа хийж болно. Дараа нь сайжраад ихээр 20-оор 5 удаа 100 хийж болно. Хэр их сунаа гар нь төдөж ийнэ чадал орно. Тийм учраас пол дээр өөрийгөө бие даад сурна. За дөрөвт хичээлийн маань эхний дасгал бол эхний дасгалаа заая. За зүүн гар дээрээ баруун гар эргүүлээд багнаа тулна. Зүүн гар дээрээ барина. За хоёр хөлөө нуглаад эргэж үзэх байгаа. За баруун хөлийг тойруулаад хоёр хөлөө дээшээ нуглаад татна. За буцаад нөгөө тал руугаа жоохон эргүүлнэ. Хөлөө зөөлхөн тавиад дуулаа. За дахиад үзүүлье. Зүүн гар дээрээ баруун гар доор эргүүлж тулна. Хоёр хөлөө нуглаад татна. Нөгөө тийшээ хөлөө тавилаа. Зүүн гар дээрээ баруун гар эргүүлээ доор тавилаа. Хоёр хөлөө татаад эргүүллээ. Нөгөө тийш нь эргүүлээд хөлөө тавилаа. Бослоо. За хоёр дахь дасгал маань үлмээ дээрээ зогсоод баруун гарыг багнаа сугаараасаа хавчин нуглаад за зүүн гар дээрээс барьлаа. За хөлөө нэг нэгээр нь ээлжлэн эргүүлнэ. За баруун үлийг зүүн талаас эргүүлээд зүүн үл ардаас нь эргүүлээд боллоо. За дахиад автъя. Баруун гараараа пол багнаа сайн хавчин. Зүүн гар дээрээ за баруун үлийг зүүн талаас тойруулаад
зүүн үл ардаас нь явлаа. За саяны таслаа жоохон хурдан хийж үзүүлээ. Баруун гар багнаас авчин зүүн гар дээрээ. За саяны таслаа зүүн талаас нь ингээд хөлөө тойруулж хийж үзүүлсэн. Одоо эсрэг талаасаа баруун талаасаа зүүн рүүгээ ирэх тасгалыг зааж өгье. За үлмийн дээр гараад зогслоо. Зүүн гараа багнаасаа авчин тоогнуулаад баруун гар дээрээс барина. За зүүн үлийг урдуураа тойруулаад баруун үлийг ардаас нь авчирна. За дахин нэг үзүүлээ. Зүүн гараараа багнаасаа авчаад баруун гараа дээрээ барина. За ташаа жоохон багны урд. За зүүн үлийг баруун талаасаа зүүн тийш тойруулаад баруун өлөө ардаас нь эргүүлнэ. За 3 дахь дасгалаа үзүүлье. За 3 дахь дасгал маань эргэлттэй. За нэг гараараа поло одоо тохоогоороо хавчих дасгал байгаа. За ингээд үзүүлье. Нэг авирлаа. Хоёр авирлаа. За зүүн гарыг тоогоороо сайн хавчаад баруун гараа чөлөөтэй байлгаж болно. За болоо. Гусаж буун. За дахиад харуулъя. Эргэлттэй авирлаа. Нэг авираад дээшээ хоёр авирлаа. За зүүн гарыг тоогоороо хавчаад маш сайн хавчиж өгнө. Маш сайн хавчна. Энэ дээр мөн адил хөлөө маш сайн хавчиж өгөх ёстой. За баруун гараа чөлөөтэй байлгаж болно. Булаа. За 3 дахь таслаа дахиад үзүүлье. Эрэглээ. Нэг авирлаа. Хөлөө татаад хоёр авирлаа. За зүүн гарыг тохоогоороо сайн хавчаад хөлөө мөн адил сайн хавчих ёстой. За баруун гарыг чөлөөтэй байлгаж болно. Гэт булаа. За тасгалуудаа эхнээс нь дахиад автаж үзүүлье. За зүүн гар дээрээ баруун гар доороо эргүүлээд тулна. Хөлөө нийлвлээ татлаа. Нөгөө тийшээгээ эргүүлээд булаа. За дахиад үзүүлье. Зүүн гар дээрээ баруун гар эргүүлээд багны доороос тулна. Хөлөө татлаа. Эргүүллээ. Хөлөө тавилаа. Булаа. За 2 дахь тасгал. Баруун гараа суугаа сайн хавчаад зүүн гар дээрээ баруун үлийг зүүн тал руугаа эргүүлнэ. Зүүн үл ардаас нь эргүүлнэ. За нөгөө талаасаа зүүн гараа сайн хавчлаа. Баруун гар дээрээ ташаа багны урд зүүн өлөө баруун талаасаа эхлээд тойруулна. Баруун хөл ардаас нь явлаа. Эргүүллээ. За дахиад үзүүлье. За 3 дахь тасгалнаа эргэлттэй авиралт байгаа. Нэг авирлаа. Хоёр авирлаа. Зүүн гар тохоогоор хавчлаа. Хөлөө маш сайн хавчиж өгнө. Гараа чөлөөтэй. Булаа. Буухтаа гусаж буун. За 3 дахь тасгалаа дахиад үзүүлье. Нэг авирлаа. Хоёр авирлаа. Зүүн гар тохоогоор сайн хавчна. Хөлөөрөө маш сайн хавчна. Хоёр өвдгөө гар чөлөөтэй. Булаа. За ингээд пол бүжгийн маань анхаар шатны 4 дугаар хүрээд дуслаа. За пол бүжийг одоо хийхин тулд та бүхэн
одоо аюулгүй байдлаа нэгдүгээрт хангах ёстой. За хоёрдугаар гэх юм бол одоо хүний биед бол их сайн одоо өөрийнхөө биеийг даад сурна, маш их хүч чадалтай болно. Мэдээж тэсэрт хажуудалтай болно. За ингээд пол данс дээр хийхдээ маш аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Одоо полоосоо өсөрж бууж болохгүй, полоо сайн одоо зуурж багнаа дагаж буух хэрэгтэй. За тэгээд одоо биеийнхээ одоо хувцал дээр бол одоо энэ чэжив шорт байх хэрэгтэй. Мэдээж хувцастай хийж байгаа гулгаад бас их аюултай. Буухтаа ямар ч гэсэн өсөрж бууж болохгүй. Өсөрж байх юм бол шагаа гэмтэх аюултай, өсгий одоо бяцрах, үлмий бяцрах аюултай. Тийм учраас аюулгүй байдлаа сайн хангах хэрэгтэй. Мэргэжлийн багш тасалжуулагчтай одоо сайн одоо хийх хэрэгтэй. За илүү ихийг пол бүжгийг одоо илүү ихийг сурахыг хүсвэл Sor Dance бүжгийн студид маань ирж суралцаарай. Одоо Facebook хаяг маань Sor Dance Studio гэсэн хаягаар орж байгаа. Та бүхэн манай төвд хандаарай.